Ийм гарын үсэг зурж эхэлсэн талаараа 10 хоногийн өмнө Улсын хурлын гишүүн Уянга Батэрдэн даваа суран боловсруулан нарын гишүүд хэвлэлийн баг хурал хийж мэдгдсэн. Түүний өмнө Басхуу гишүүн ерөнхий сайдыг огцруулах асуудлыг судалж байгаагаар мэдэгдэж байсан юм. За үндслэн нь ерөнхий сайдын Дубай хотод байгуулсан оюутлахын далдуурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний гэрээ. За энэ гэрээг байгуулахдаа оюутлогоо компаниас авах ёстой мөнгнүүдээ авахгүй байхаар байгуулсан. За мөн улсын хурал шийдэх ёстой хууль тогтоомжуудыг зөрчиж, татврын байцаагчийн шийдвэрийг үүсгэн техник эдийн засгийн үндэслэлийн хэтрэлтийн 2 тэрбумыг үүсгэсэн гэж үзэж байгаа юм а. Ерөнхийдөө шууд гар үсгээ зурсан болон зурхад одоогоор бэлэн байгаа. Ягаад гэвэл ойр түлж зураг гэсэн тоогоор бол 15-аас 17 гишүүний хооронд байж байгаа. Ерөнхийдөө тэгээд бидний хувьд ягаад энийг тодорхой хэмжээний нэр болон бусад зүйлийг нууцлж байгаа асуудал байгаа гэхээр оюут толгойн асуудал болон энэ 5 толгойн асуудал дээр бол лобби нэлээд явж байна. Ялангуяа гишүүдийг худалдаж авчих гэдэг юм л да. Өөрөөр хэлэх юм бол гишүүдийг одоо энэ үйл ажиллагаанд оролцлоо, энэ үйл ажиллагааг одоо зогсоогооч, болиоч гэсэн асуудал нэлээд ярьж ерөнхийдөө зарим их хурлын гишүүдийг өрөөндөө дуудаж авч тийм ээ. Янз бүрийн зүйл ярих, амлахаас ахуулаад ийм асуудлууд яригдж гэн гэж хэлээд байгаа учраас бид нар бол тоог ядаж 18, 19 болонгуудаа зарласан дээр юм а гэсэн нэгдсэн байр суурьнд байгаа. Гарын үсэг зурсан гишүүдч дээрх байр суурийг илэрхийлж байгаа юм. За ингэхдээ аль нэг нам бус гишүүдийн өөрсдийнх нь хувь гишүүний үүднээс нам эвсэл хамаарахгүй нэгдэж байгаагаач илэрхийлж байна. Бид нар одоо энэ гэрээний асуудлаар гарын үсэг зурсан таалагдуулаад ерөнхий сайд тариуцлага тооцох ёстой гэдэг ийм байр суурьнаас гарын үсэг зурсан байгаа. Тэгэхээр зэрэг одоо жишээлх юм бол засгийн газрын 3 яамны сайд одоо гарын үсэг зураад ингээд тогтоож шийдвэр нь гараад ажлын хэсэг одоо бараг жил гарan 2 жил шахуу хугацаанд ажиллаад 2 тэрбум долларын одоо зардлын хэтрэлт байна. Энэ нэмэгдсэн хөрөнгө мөнгө чинь одоо үндэслэхгүй байна. Баримтаар нотлогдохгүй байна гэж яриад байхад энэ засгийн газрын одоо ажлын хэсгийн тэнд чинь одоо 3 яамнаас 20 гаруй хүний гарын үсэг ба штэ ажил хариуцж байгаа хүмүүсийн шалгасан. Тэгэхээр энэ ажлын хэсгийн дүгнэлтийг огт хэлцэхгүй байгаа. Сая Дубай зурсан ерөнхий сайдын оролцоотойгоор зурсан тэр оюутлогын гэрээний анхны үнэн хэрэг дээр оюутлогын гэрээнд одоо нэмэлт өөрчлөлт оруулсанд адилхан дүүхээр тийм агал төлөвлөгөөтэй нэртэй холбоотой юм зүйлийг бид ярьсан байна. За тэгвэл эсрэг байр суурьтай байгаа гишүүдч мөн байгаа юм. За ерөнхий сайдыг огцрууллаа гэд амьдрал сайхан болохгүй. За огцруулах үндэстэж хит улс төржсөн. За одоо энэ улс төрөө болж зүгээр ажиллах хэмээр байна гэдэг үгийг ч илэрхийлж байгаа юм. Одоо бид бол хангалттай одоо улс төрж чинь хангалттай одоо хэрүүл маргаан зөрчил тэмцэл донд явж байна. 90 оноос хойш 25 жилд өнөөдөр Монгол улсад 16 дахь ерөнхий сайд ажиллаж байна. Нэг засгийн газрын дундаж ажилласан хугацаа бол жил хагасын ийм л хугацаа байгаа. Тэгэхээр бид өнөөдөр бол засаг огцруулах тухай ярих биш. Яаж Монгол улсад урт хугацаанд тийм ээ эдийн засгийн өвд татах тогтвортой хөгжихийн тулд яаж тогтвортой ажилтдаг энэ засаглалын механизмыг бий болгох вэ гэдэгт хамгийн их анхаарал тавих цагаа гэж бодож байгаа. Тийм учраас миний хувьд бол энэ онд Монгол Улсын их хурлын хийх хамгийн чухал ажил бол сайд огцруулах, ерөнхий сайд огцруулах биш. Үндсэн хуульдаа өөрчлөлт хийх ёстой бид. Үндсэн хуульдаа зөв өөрчлөлт хийгээд засгийн газрын доктортой ажиллаж чаддаг, гэхдээ хариуцлагатай ажиллаж чаддаг, их хурл нь засгийн газартаа хяналтаа тавьж чаддаг ийм засаглалын зөв тэнцвэртэй механизмыг бий болгох бүх одоо улс төрийн таатай нөхцөлийг бүрдүүлэх, ойлголцлыг бүрдүүлэх, зөвшөлтслийг бий болгохын төлөө ажиллах ёстой. Засаг төрөөр одоо нэг хорлоо дэмий хэвчтэй хийх ажил их байна. Тэгээ одоо оюут толгойн гэрээ 5 толгой энэ том бүтээн байгуулалтууд эхлүүлэх хэрэгтэй байна. Ер нь бол Монголын төр Монгол улсын их хурл ширээ сандлын төлөө зууралдаж хэрүүл хийсээр байгаад энэ бүтээлч цагаа их үрж байна. Миний мэдхээр бол ганц 2 гишүүд огцруулах хүртэл асуудал бол ярина гэж ярьж ирсэн. Түүнээс бүлгийн шийдвэр бол гараагүй ерөнхий сайдыг огцруулах талаар. Миний хувьд бол огцруулах талдаа гаргах зурна гэсэн бодол байхгүй. Хуулиараа бол 19 гишүүний гарын үсэг бүрдсэн тохиолдолд асуудлыг улсын хурлаар оруулж хилцүүлэх боломжтой. Басанхүү гишүүний хэлснээр бол энэ тоо тунд дөгсөн гэлээ. За гүйцэтгэр нь олон нийтэд гишүүдийн нэрийг зарлана гэдгээ хэлсэн юм а.